За манайхан хамгийн дөрөнд апдейт гэж бичээд за компьютерийнхаа check for update руугаа ороод энэ болохоор яадаг вэ гэхлээрээ таны компьютерт танигдаагүй байгаа драйверуудыг энэ автоматар цаанаас татдаг учраас манайх энэ шиг ороод ийм байх юм бол энэ дээр нь дараад check for update гэвэл check for update-д дарчих. Тэгэх юм бол таны компьютер дээр байгаа танигдаагүй байгаа драйверуудыг интернетээс шууд онлайнаар автоматар татчихдаг учраас манайх энийг хамгийн дөрөнд энийг хийгэрээ. Одоо над дээр болохоор амар том дэлгэц шиг харагдаж байгаа биз. Энэ болохоор миний дисплей карт танигдаагүй юм шиг байна. За энэ дээр энд байгаа апдейтууд бол гараад ирж байна. Одоо эхнээс нь ахуулаад татж байна. За миний компьютер дээр дисплей карт гэж байна. Дисплей карт танигдаагүй бусад хэрэгцээтэй драйверууд нь автоматар ингээд татчихдаг учраас таад маань апдейтд дараад хамгийн дөрөнд эдрийг бүгдийг унш дуусгаад нэг рестарт хийгээрэй. За интернетийн хурдаас хамаарат хурдан удаан татах байгаа. За би та бүхэнд Microsoft Office-ыг хэрхэн яаж суулгахыг бас давхар энэ үргэлжлүүлээд явчихъя. За юуны өмнө би энэ дээр энэ ISO файлыг дээрийн Windows 11 гэсэн татах линкэн дээр бас давхар байршуулаа явуулна. Та тэндээс татаж аваарай. За татаж авчгаад шууд хоёр дараад орчин. За автоматар нэгдэнэ. За тэнгуүтлэн setup руугаа ороод yes би болохоор бичлэгэндээ зориулаад аль эзэн бэлдсэн байгаа. Тэгвэл бол яг татаж авах нэг мөрчлөг хүлээвэл энэ бол нэлээд одоо унших учраас бэлэн татаад авчихсан байгаа. За манай апдейт маань юу болж байна? За хоёр нь бол эхнээсээ бол татагдж ил байна. За энэ бол татагдж дууссан байна. За энэ бол адаптерх байна. За тэнгуүтэл одоо энэ дисплей картны болохоор 36 гэж. Яг ингээ юм хийж явах чинь дэлгэц чинь ингээ унт 2 3 удаа ингээ дэлгэц чинь анивчаад унтар цаадах бол манайхан бити гайхаараа энэ л угаасаа дисплей карт ч юм уу онбордороо таних явцад угаасаа автоматар 1 2 3 удаа харлж анивчдаг учраас таад мань нэгдэг санаа зовхгүй. Яач юу ч гэж бити бодороо. За install маань суугаад дуусчлаа. За close гэж гаргаад за одоо Word руу оръё. За энэ нь бол мэдээлэлд албан ёсны лиценз байхгүй бол би та бүхэнд бэлдсэн Windows 10 болон 11 Office Kraken-д байгаа. Гэтэ яг Kraken албан ёсны биш. Ер нь бол энэ тухайн ер нь бол краклжил одоо системийн эвдэж л одоо краклж байгаа л гэсэн утгатай л та. Крак гэдэг бол за одоо энэ бол идэвхжээг байна. За тэгэх юм бол хэдүүлээ. За би бол энэ лицензээ бүгднийг линкээр байршуулж байгаа учраас та бүгдийг нь татаж авсныхан дараа инсталлуудаа хийгээрэй. За лиценз рүү ороод за энийгээ шууд хоёр дараад орчих хэрэгтэй. За yes. За ийм бичих гараад ирэнгүүт л yes-ийн дараадаг. За хэдүүлэнд болохоор
Windows 11 activity-ийн Office activity-ийн за ерөөсөө юу ч даралгүйгээр start гэдэг нь дараад өгч. За Windows 11 Pro activity хийгдсэн байна. За Office нь болохоор бас activity хийгдсэн байна. За OK дарч. За ерөөсөө ингээл болоо. За буцаагаад Office-ийн install-ыг гаргая. Маусаараа дараад reject. За ингээд за одоо энэ дисплей картны драйвер нь танигдчих яг шиг байна. Сая татаад дууссан юм шиг байна. Ингээд дэлгэцэнд харлаад хэд анивчт манайх нэг их санаа зовх хэрэггүй. За одоо арай л нэг гайгүй жижигхэн болцсон байгааз. За миний дисплей карт танигдсан байна. Та ер нь хамгийн чухал юм нь ерөөсөө л компьютероо форматллаа. Шууд апдейт гэж ороод Windows апдейта дарчих хэрэгтэй. За энэ угаасаа бүгд дуусныхан дараад нь энд нь restart ч юм уу тийм ээ. Эсвэл энэ дээрээ дараад энэ дээрээ нэг дарангуут л энд нь restart update гэсэн ч юм уу юм гараад ирсэн байх юм бол та тэрийгэ дардах ч юм уу унтраадаг ч юм унтраахта update гэдэг бичиг гараад ирсэн байх юм бол заавал update-ийн дараагаар нэг юм уу 2 удаа унших бах. Та гарч ирэх бах. Та тэрийг нь дараад update хийчих юм бол цаашдаа ямар нэгэн асуудал байн ихэд байхгүй. За баярлалаа.